За түрүүн нөгөө өвлийн шатууны нөөцийн талаар эрдэнэ бол гişүн асууна лээ. Тэгээд яг хаа хариулт өгсөн учраас би энэ дэр зүгээр санал хэлье гэж бодож байна. Мэдээж шатуун хангамжийн их усэр байнгын их усэр олшруулах нэг тусдаа асуудал байгаа. Хоёрдугаарт нь яг тухайн үед богино хугацаанд илүү өндөр үнээр ч хамаагүй нийлүүлэх тийм нөөц хувилбарууд гэж юм байх ёстой. Онцгой байдал одоо манай мэрэгжлийн байгууллагууд мэдээж янз бүрийн сценарууд боддог л байх. Тэгэхээр тэр хувилбарууд дээр одоо тийм гинтийн тохиолдолд яаралтай нийлүүлэх их үүсвэрүүд тусгсан байт юм болов. Хэрвээ ягаагүй бол тэр хувилбаруудыг тооцоосоо гэж ингэж хэлмээр байгаа. Өнгөрсөн жилийн зуднаар уул уурхайн компаниуд их сайн ажилласан. Хөдөө гадаа явж байхад бол зам мам боогдчихдаг. Тэгэл хэдийгээр тэд нар ч үүрэг хүлээгүй ч гэсэн монгол хүн байна бас нэг зуд турах нарын зам нээн малчтаа туслана. Тэгэхээр тэр үйл ажиллагааг бас хувилбар сценаруудаа оруулаад ямар хэмжээнд яаж ажиллаж болох вэ? Магадгүй дараа нөхөн тооцоотой дэрүүгээрээ татвар матвартай холбогдох ч юм уу иймэрхүү механизм байх ёстой болов гэсэн ийм санал байна. За тэгээд нэг хоёр асуулт байна. Энэ танилцуулга дээр байгаа өвс тэжээлийн бэлтгэл гэдэг. Тэгээд өвс тэжээлийн бэлтгэл дээр зарим аймаг 20 гаруй хувьтай, зарим нь 50% байгаа. Нөгөө аюулгүй нөөц. Баян үлгий завхан магадгүй баруун тийшээ ган гачиг энэ төр гээд 20 гаруй хувьтай байдаг үз. Одоо энэ дөр бол Хөвсгөл аймаг, Хинтээ аймаг гээд 50% байгаа байхгүй юу? Төв аймаг. Тэгэхээр чинь бас өвс тэжээлтэй газар шүү дээ. Яагаад ийм баг байгаа юм бол асуулт. Энэ одоо бодвол байгалийн бус шалтгаанаас болсон бол хариуцлага тооцдог л байлгүй. Энэ дээр хариуцлага тооцсон юм байна уу гэж. Хоёрт нь эрчим хүчний сайд 131 тэрбум төгрөгийн одоо татаасыг ингээд тушаалаар батлаад санхүүгийн дэмжлэг олгосон гэдэг. Нүүрсний аюулгүй нөөц гэх мэтлээ. Энэ дотор тарифын алдагдал бууруулах гэж нэг хэсэг байгаа. Тарифын алдагдал бууруулах дээр хичнээн төгрөг зарцуулагдж байгаа юм бол тэгээд тариф нь одоо сая үн тариф өөрчлөгдөхийн өмнөх тарифаар тооцогдчихвоо дараагаар нэгдчихв. Тэгэхээр дараагаар нэгтгэх нь чинь дахиад өөрчлөгдөх юм болох нь үгүй юу? Нөгөө өвлийн халаалтын хөнгөлт мөнгөлтөд хамарч чадж байгаа юм болоо. За ийм хоёр асуулт байна. За эхлээд хойш сүрэн сайд хариулъя. Золжор гишүүний асуултанд хариулъя. Сая улсын төсвийн 2024 оны тодтголоор 131 тэрбум төгрөгөөр эрчим хүчний сайдын урсгал зардал дээр 131 тэрбум төгрөг нэмэгдүүлж улсын хурал баталж өгсөн. Энэ хөрөнгөний их усөрийг бид нар эрчим хүчний сайдаар зорилт түвшин баталгуулдаг, бизнес төлөвлөгөө баталгуулдаг 27 аж ахуй нэгжүүд дээр сая таны уншсан зорилтын дагуу хуваарлсан байна. Сайдын тушаал гаргаж хуваарлаж байгаа. Энэ бол 2024 ондоо дуусна гэсэн үг. 25 онтой бол дараагийн төсөв эзлэн батгахаар яригдана. Нэг тарифын өөрчлөлт бол 2024 оны 11 сарын 15-наас цахилгаан эрчим хүчний үнийг эрчим хүчний зохицуулахаас өөрчилсөн. Улаанбаатар хотын дулааны тухайд бол 2025 оны 5 сарын 16-наас эхэлж мөрдөгдөхөр ийм шийдвэрүүд гарчиж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ тарифын таны асуултыг бас бүрэн ойлгосонгүй. Бид нар бол эрчим хүчний салбар маань 2024, 23, 20 гээд бусад урд жилүүд дээр алдагдaltaй ажилласаар байгаад алдагдaltaй ажилласан энэ алдагдал маань өрт төлбөр болоод хувирчихсан 379 орчим тэрбум төгрөгийн өрт төлбөртэй 23 оны төгсгөлөөр 24 онд нэг 218 тэрбум төгрөг гээд эдгээр алдагдлын нэг хэсгийг нь одоо бид нар багасгаж энэ өвлийг даван туулахад үйлчлэлтийн бэлтгэл зориул 131 тэрбум төгрөгийг холбогдох төрийн өмчтэй компаниудад шилжүүлсэн байна. За шадар сайд амар сайхан нэмж хариулах уу? Түлштэй холбоотойс асуусан. За түлш бол түрүү хэлсэн уул уурхайн соёлог аж үйлдвэрийн яам дээр импортлох чанган нийлүүлэгч аж ахуй нэгжүүдийн нөөц бүрдүүлдэг. Улсын хэмжээнд бас улсын нөөц бий. Шаардлагатай үед зохицуултыг хийдэг. Жишээ нь өнгөрсөн өвөл одоо энэ Багнуурын ургаагаас эхлээд түлш бензин шатхуунд тасарсан. За аймаг орон нутгууд хүртэл хүндрэлтэй байхад
улсын нөөцөөс бид тодорхой зохицуултыг гаргаж бас зохицуулт хийж ирсэн ийм тохиолдлууд бий. За энэ жил ч гэсэн бас энэ чиглэлээр холбогдох одоо байгууллагууд уялдаа холбоог хангах зохион байгуулалтаа хийж ажиллаж байгаа. Гэхдээ хичнээн нөөц бүрдүүлээд хэрэгцээ шаардлага одоо бас цаг үеийн нөхцөл байдлыг шалтгаалаад ханаж хүрэхгүй байх юм эрсдлүүд өндөр бий. Тийм учраас улсын хэмжээнд нөөцийн савыг бүрдүүлэх, ялангуяа аж ахуй нэгжүүдтэй хамтарч төр хувийн хвшлийн чиглэлээр улсын хэмжээний шатах туслах материалын нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас бас энэ ажлууд яамн дээр зохион байгуулагдаж бас хариуцаад явж байгаа. За нэгдүгээрт, хоёрдугаарт бол сая өвчтөж жилийн хангалттай нийлүүлэлттэй холбоотой асуудал ярьлаа. Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоол бий. Энэ тогтоолын дагуу аймаг орон нутгийн удирдлагууд сум орон нутагта аюулгүй нөөцөө бүрдүүлэх ёстой. За тэгвэл өнөөдрийн байдлаар нийт аюулгүй нөөцийн одоо бүрдүүлэлт 75.4% байна. Гэхдээ сая золж байгаа гишүүний хэлдэг шиг зарим нэг одоо бүрдүүлэлтэн дутуу байгаа аймаг орон нутаг бий. Тэгээ энэ бас яагаад ингэдэг вэ гэхээр энэ хөдөө аж ахуйн одоо салбарт ялангуяа энэ өвчтөж ханган нийлүүлэлттэй холбоотой асуудал өвсний гарц баг ургамлын гарц муу байсан, гантаа байсан газруудад нөхөн бүрдүүлэлтийг хийхдээ тендер сонгон шалгаруулалт, тээвэрлэлт, худалдан авалт гэх мэт шалтгаануудаар удаашилдаг зүйлүүд байна. За мөн одоо энэ аслагдсан аймагуудад тээврийн асуудал байдаг. Тэгэхээр нөгөө татан авах хугацаа бас тодорхой хугацаагаар хоошилдог, бүрдүүлэлт дутуу байдаг ийм асуудал байгаа. За энэ асуудал дээр анхаарч цаг алдалгүй аюулгүй нөөцөө бүрдүүлээ гэдэг ийм одоо даалгавар чиглэлүүд нь өгдөөд бас тодорхой түвшинд хянагдаад явж байгаа. 94 оны байдлаар 11 сарын байдлаар бол улсын хэмжээнд нийт малчид бол 1.2 сая тонны мадлан бэлдэж авсан байгаа. За дээрэс нь одоо 91 мянган тонн ногоон тэжээл, 59 мянган тонн үйлдвэрийн тэжээл, за гард тэжээл 49 мянган тонн ч гэдэг юм уу. Ингээд нийтдээ бол малчид өөрсдөө бэлтгэл зохих ёстой өвс тэжээл, хужир шүү. За тэгээд одоо дарс ургамлууд бол нийтдээ 96% ийм одоо гүйцэтгэлтэй байна гэсэн дүн гарсан байгаа. Тэгээ орон нутагт малчид маань энэ одоо холбогдох тогтоох шийдвэр дүрм журмын дагуу өөрсдөө хангалт нийлүүлэлттэй хийж татан авалтуудаа хийгээд явж байгаа. Гэхдээ сум аймгийн нөөцийг бид бүрдүүлэх тал дээр тэнэлтүүд нь цааш нэгдээд явна. За бусад асуудал дээр баярхуу дарга хариулаад явж байгаа. За нэмээд ханаас хариулах уу? Ажил хэсэг. За баярхуу дарга. За золжрол гишүүнээс асуултанд хариулъя. За өнгөрсөн өвлийн тухайд бас яг шатхуунтай холбоотой нэлээд хүндрэлүүд үүссэн. Тухайн үед одоо тухайн уул уурхай яам ашигт мултлалын газар болон за энэ шатхуун газрын төсний бүтээгдэхүүн экспортлагч, импортлогч одоо компани аж ахуйн нэгжүүдтэй хамтран тухайн үед нь бол бас зохицуултыг хийж ажиллаж байсан. Тухайн үед энэ нэлээд хүндрэлтэй асуудлууд яг энэ өөр шаардлагатай их усүрээс анхны авч ирсэн их усүрээс өөр их усүрүүдээс авах үед энэ тээвэрлэлттэй холбоотой түүнийг дагсан дэд бүтцтэй холбоотой нэлээд хүндрэлүүд. За энэ дээр хугацаа алдаж байгаа хугацаа маань энэ Улаанбаатар хот гэдэг юм уу томоохон суурин газруудад эргээд хэрэглээгэн дээрээ бас нэлээд асуудал үүсэх ийм асуудлууд тухайн үед тулгамдж байсан. Мөн шадар сайд дуран хэллээ. Улсын нөөцөөс бол бид нар ялангуяа стратегийн холбогдлолтой салбарууд буюу энэ уул уурхай, эрчим хүч, за мөн одоо зарим аймаг сумдын одоо онцгой албаны салбарууд, эрүүл мэнд, цагдаа онцгой гэх мэтийн одоо энэ шаардлагатай байгууллагуудад тухайн үед нь бол нөөц зохицуултуудыг ингээ хийгээ явсан. За энэ жилийн тухайд мөн одоо улсын онцгой комиссийн даргын тушаалаар холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн улсын онцгой комиссийн шуурхай штаб байгуулагдсан үүрэг гүйцэтгэж байгаа. За энэ чиглэлд мөн одоо холбогдох зохицуултуудыг хийж ажиллана. За улсын хурлын гишүүн Дамжин Сүрэнгийн жаргал сайхан. Та хүндийн нороо мэндийг хүргэе.